1915 оны үед 48 дугаар өргөрөг одоогийн Зүүнхара хотын Харааголын сав газраар тариавда ургад сайтай байсан учраас энэ онд энэ газар гадаадын харьяат нэгэн хар арьст эмэгтэй анх спирт боловсруулж эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Удалгүй төр засаг яралтай арга хэмжээ авч 1924 онд хүнсний техник байгуулж дараах нь архийг өөрсдөө үйлдвэрлэх онц эрхийг улсын мэдэлд авахар тогтоол гаргасан байна. Энэ ондон архины онц эрхийг эрхлэх газрыг сангийн яамны харьяанд байгуулжээ. Ингээд 1943 оны Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор Сэлэнг аймгийн Зүүнхараад Боргүвэ нэртэй газар спиртийн завод байгуулахаар шийдвэрлэж мөн ондон заводыг тоноглон ашиглалтанд оруулсан юм. Спиртийн заводын хамт олон эхийг хэмжүүлжээ. 1950-аад он үйлдвэрийн хувьд балбармын үйлдвэрийн технологийн шинжилгээг амжилттай өрнүүлж спирт үйлдвэрлэлийг жилд 2-3 сая литрт хүргэж байсан нь эх орон даяар бахархал болон зуурайтаж байна. Завод зөвхөн спирт үйлдвэрлэж байсангүй. 1955 онд төмс боловсруулах комбинатын барилгын суурийг тавьж 1968 онд хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайдын 167 дугаар тушаалаар Сэлэнг аймгийн хүнсний комбинатын харьяа таалах нарийн бов, гоймон, пүнтүүсний цехүүдийг спиртийн үйлдвэрт шилжүүлсэн юм. Тухайн үеийн хүнсний үйлдвэр нь жилд 1000 тонн талах, гоймон, 700 тонн нарийн бов, 10 сая литр ундаа үйлдвэрлэх хүчин чадалтай байсан. Хэн хүнгүүл ухаанан уралдуулж шинийг эрэл хийлж байсан тэр үеийн Боргүвэний спирт завод байгуулагдсанаас хойш 30 жилийн турш алхан чухралгүй нэгэн сэтгэлээр зүтгэж арвин их түүх намтартай тууллаа. 1970-ад онд хүнсний үйлдвэрлэлийн зонхилох ачааг нуруундаа үүрч туулсан энэ хамт олон цаашдаач илүү шинэлэг бүхнийг хэрэгжүүлсээр байна. Мах комбинатыг махаар хангахын тулд 10,000 гахайн ферм байгуулж, хүүхэр, хонь, ямаа зэргийг бордож өсгөн үржүүлж, туслах аж ахуй нэртэй бүтээн байгуулалт бий болголоо. Тэр битгий хэл балбарман гаргаж авахын тулд төмс боловсруулах үйлдвэр барьж байсныг тэр үеийн ахмадууд бахархалтайгаар дурсдаг юм. Бодсон санснаа хэрэгжүүлж, туслах аж ахуйг байгуулах, олон зуун ажилчдынхаа ирээдүйн сайн сайхны төлөө тэднийг нэг хүн шиг зангидаж барилга байгуулалтуудыг сөндөрлүүлж байсан норлогсорн даргын хийж бүтээсэн бүхнийг өндрөөр хөндлөж 1986 онд Хөдмөрийн Баатар цалаар шагналсан юм. Энэ хүндэттэй хүний тухай олон сайхан дурсамж түүний хийж бүтээсэн ажил зэрэг нь мартагдахааргүй үлджээ. Ажилчдын соёлол, туслах аж ахуй, амралт чөлөө цагийн танхим, биеийн тамирын зал, сургууль гээд сэтгэл тоногсон олон сайхан бүтээн байгуулалтууд бий. Бидний сайн мэдэх, магад удахгүй мартагдаж мэдэх 80-аад он хүн бүгд чармайж улс орон олон сайхан амжилт бүтээлээр багталтай урагшилж явсан цаг. Салям бэлтгэхэр саван бэлтээ гэдэгтэй. Хуучнаар зөвлөлт холбоод улсын өгөөмөр тусламжаар үйлдвэр өргөжж бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж байлаа. Улс орны эдийн засаг 5 жилийн төлөвлөгөөгөр урагшилж, хувь хүн, бригад хамт олон бүгд эх орн дон гэсэн чин сэтгэлээр хөдөлмөрлөж байсан. Урсан, тусал хөлс, ухаан зарсан бодол сэтгэлгөр энэ үйлдвэрийн төлөө байсныг өнөөгийн шинжиллүүдээс харж болно. 80-аад оны сүүлчээр өөрчлөн байгуулалтын сэвэлзүүр салхи сэмхэн үлээж эхэллээ. Нийгмийн докторгүй байдал энд тэнд мөрсөөр ажиглагддаг боллоо. Гэвч үйлдвэр доголдолгүй хэвийн ажиллаж байлаа. Ард түмэн хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэж ярьдаг. Хүн ам өсөн нэмэгдэх хэрээр хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсэн он жилүүд байсан. Үйлдвэр дотоодын спиртийн хэрэгцээг хангаа зогсохгүй ардчилсан Солонгос, Бурмын зөвлөлт холбоод улс зэрэг орнуудад экспортлох болоод улс орныхон даалгаврыг нэр төртэй биелүүлсэн юм. 80-аад он бүхэлдээ дуурсах алдар ихтэй өнгөрч.
Монголын нийгмийг донсолгосон цагаан морин жил 90 оны гарман дээр бид байдаг амбарсан. Олон зуун үйлдвэр заводууд үйл хаалгаан барьлаа. Харин үйлдвэрийн хувьд түүхий эдийн нийлүүлэлтэд багасж улсын захиалагч цөөрлөө. Улс орон даяар өмч хувьчлалын давалгаа эхэлж анхны хувийн хвшилийн аж ахуйнууд бүрэлдэж эхэлсэн юм. Улс орон нэгэн үе идэх талахгүй өмсөх хувцсгүй явсан ч үйлдвэр аж ахуйнууд удалгүй хөлдөөр юм босч эннийхэн үр шимэгч бид удалгүй хүртсэн билээ. Манай улс зах зээлийн харилцааны эхний жилүүдэд юм ч үйлсэндээ үйлдвэр алдаг оног ажилласан ч амьсгаа хураагаа. Өмч хувьчлалын явцад тухайн жилүүдэд нэлээд хүчирхэгдэж эхэлсэн MCS группийн мэдээлд онцлоо. Зүүн хараагийн спирт балбарын үйлдвэр дахин амирлоо гэж яригдах ч болсон. Зах зээлийн хүчтэй шуурганд хөл алдахгүй тулд үйлдвэр юу эсийг үзлээ. Гэсэн ч тэд хадал гарсан. Харин өнөөдөр дэлхийд давстай үйлдвэр болгоо асар том зорилготой нэр зогсохгүй нэлээд хэдэн алхам гарсан байна. 2012 онд Голландын Heineken компанийн хөрөнгө оруулалттай Сингапур дахь Asia Pacific Breweries компани спирт балбарм хөтсөд компани 51% худалдан авснаар гадаадын хөрөнгө оруулалттай компани болсон. Heineken компанийн нэг хэсэг болсноор дэлхийн шилдэг менежмент, техник технологиг судлан нэвтрүүлэх боломжууд нэгдсэн юм. Одоо үйлдвэр маань эх орны ууган үйлдвэрүүдийн нэг APU хувьцаат компанийн бүрэлдэхүүн хэсэг болж хоёр үйлдвэр өрсөлдөх шарин хүчээ нэгтгэснээр дэлхийд алдартай Heineken брендийн нэгэн хэсэг нь болж бүтээгдэхүүний чанар нь дэлхийн хэмжээнд яригдахаар боллоо. Улсын эдийн засаг өсч нийгмийн амьдрал дэвжих хэрээр хүмүүсийн хэрэглээ нэмэгдсэн байна. Гэхдээ юм бүхэн тэдний сонголтоор шийдэгдэнэ. Энэ сонголтод бүдрэхгүй тулд хэрэглэгчдийн сэтгэлийг байнга татах хэрэгтэй. Нөгөөтэйгүр удирдлага, дотоод зохион байгуулалт, менежмент, үйлдвэрийн технологи, үндэсний ач холбогдолтой олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болдог. Төөхөн энэ он жилүүдэд өргөжин тэлж өссөн дэвсээр өнөөдөр спирт балбарм компани, захиргааны хэсэг, санхүү, хүний нөөц, үйлдвэрч нээвлэл, мэдээлэл технологи, харуул хамгаалалт, үйлчилгээ, соёл спортын төв гэсэн албан нэгжүүдтэй жилдээ 4 сая 500 мянган литр спирт, 12 сая литр арх гаргах хүчин чадалтай үйлдвэрлэлийн хэсэг, мөн цагт 6000 ширхэг лонхон бүтээгдэхүүн савлах хүчин чадалтай савлгааны хэсэгтэй юм. Жилдээ 90 мянган гигакалори уур болон дулаан үйлдвэрлэж үйлдвэрийн хэрэгцээнээс гадна сумын 16 орон сууцны 440 айл өрх сургууль, цэцэрлэг зэргийг ус дулаанаар хангах хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцтай байлаа. Үүн дээр инженеринг, менежмент, лаборатори, хөдөлмөр хамгаалалт гэсэн албуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол төмний эдээний дээж хөхөд өнгөртэн сүслөж өргөдөг. Шимт хөрсд газрынхаа буян охин шимийг бид хурц хайрл байна. Энэ бол үйлдвэрийн хамт олонны хагас зууны нөрөх хөдөлмөр зүтгэл хүчин чармайдаг лээ. Эдээ будааны дээж ариун байж сархад ундаан өргөлж, булгийн ус мэт өргөлж, үйлдвэрийн галголомт нь жаргал бэлгдэж, мөнхөд бандам бадрах болдог.